За сайн байцгаана уу манай усан махбодтой мэлхий хилэнц загсны ордныхны 2 дугаар сарын ерөнхий төлөв гэсэн онцлог эхэлж байна. За эндээс харахад манай усан махбодтой улсууд 2 дугаар сард одоо бас их чухал сар байна. Их олон үйл явдал тохиолдно гэсэн байна. За тэгэхээр эндээс харахаар ерөнхийдөө бас ажил төрөл дээр болон амьдрал дээр одоо маш их өөрчлөлт гарсан юм байж байна л та. Тэгэхээр би энэ дээр харж байна л та. Одоо хийж байгаа ажил юм уу? Аль эсвэл бол амьдрал ч юм уу? Адилхан. Ажлаа одоо гинтгэн солих нэг юм дуусаад нөгөө юм эхэлж байна. Тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо хийж байгаа ажлаа сольсон одоо энэ дээр шинэ ажлын санал орж ирснээр нэгийг дуусгаад нөгөөд орсон юм байдал харагдаж байна. За би энэ дээр одоо бас хэлэх юм болохоор зэрэг одоо энэ дээр хэлсэн бол нөгөө бити одоо өөрийнхөө стандартыг буулгаараа don't lower your standard гэсэн ба. Тэгэхээр би одоо энэ дээр ажил дээр тийм ээ энэ дээр одоо харахаар зэрэг та ажил төрөлдөө одоо бас өөрийн гэсэн одоо мэдлэг боловсрол одоо юу гэдгийг өнгө хандлагатай тийм ээ ийм учраас одоо ирж байгаа шинэ ажлын саналыг одоо бас сайхан нухацтай бодож үзээрэй тийм ээ энэ ажлаас одоо гарахаас өмнө гэдэг юм. Энэ дээр одоо 2 дугаар сарын ихээр гарахаар одоо төлөвлөх гарахаар шийдэх ийм л юм харагдаад байна. Энэ дээр одоо chain of event. Тэгэхээр зэрэг энэ нэг одоо шинэ ажилд орсноор энэ одоо хол нүүж өөр газар очих гэж байгаа юм шиг тийм ээ. Нэг одоо тэгснээр одоо энд гэр бүл одоо ингээд юм хамаа авч явж байгаа юм шиг тийм ээ нүүж байгаа юм шиг иймэрхүү юм харагдаж байна л та. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо бас яг шийдвэр гаргах гэж одоо нэлээд бас өөрийгөө одоо зовоосон юм байдал харагдаж байна. За энэ дээр одоо бас ушууныг юм хэлсэн юм нь болохоор зэрэг ерөнхийдөө одоо манай усан махбодтой улсууд одоо ер нь ажил төрлийн шугамарч байна. Эсвэл энэ дээр одоо бизнес хийж болно. Бизнес салсан тий pathway. Тэгэхээр зэрэг одоо хийж байгаа найз нөхөдтэйгөө юм уу одоо хамт бизнес эрхлэгч одоо хамтарсан хүмүүс одоо салах шийдвэр гаргах тийм ээ өөрөө бие дааж хийх иймэрхүү юм харагдаж байна. За энэ дээр одоо өөрийнхөө юмыг шинээр эхлүүлэх тийм ээ энэ дээр одоо бас сануулах юм байна гэж байна. Энэ нь болохоор зэрэг одоо сэтгэлийн тэнхээтэй одоо дайчин эсвэл одоо тайван байж шийдвэрийг гаргаарай. Энэ дээр хэлсэн байна л та. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо personal strength гэж одоо юу хэлээд байгаа юм бэ гэхээр зэрэг дотроо хүчтэй зоригтой тийм ээ одоо өөрийнхөө хийж байгаа үйлдэлд одоо итгэлтэй ч гэдэг юм уу бити одоо нугарч хугараараач гэдэг юм уу тийм ээ эсвэл одоо шантарахгүй байгаараач гэдэг юм уу. За ийм мессеж өгж шүү. Зөвхөн одоо ингэсэн тохиолдолд одоо амжилт танд ирнэ гэсэн ийм байх шүү. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо амар байхгүй нь ойлгомжтой байна тийм ээ. Амжилт бол одоо зөвхөн одоо таны одоо хөдөлмөрийн үр шим юм ингэж чадах юм бол одоо энэ танд мөнгөний зам нэгдэж байгаа харагдаж байна. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо бас энэ дээр шийдвэр гаргах гэл энэ дандаа юм байсан байна. Тэгэхээр зэрэг энэ дээр бас анхаарч үзээрэй. За мөн одоо 4-р сар бол одоо таны амьдралд их одоо шинэ орсон ажилдаа юм уу эсвэл одоо хуучин энэ дээр дайх харахгүй нэгийг дуусгаад нөгөөх эхэлсэн байдал харагдаад байна л та. Тэгэхээр зэрэг одоо шинэ орсон ажлаа юм уу аль эсвэл одоо хуучин ажлаа үргэлжлүүлж хийхин тулд одоо танд одоо бас тийм ээ нэлийн одоо эрч хүч дотоод одоо хүчрхэг байдал тийм ээ дисвэр төвчээр одоо тийм ээ ийм юм бас хэрэгтэй байх нь байна шүү. Тэгжээж одоо амжилтанд одоо хүрэх юм байна. Гэхдээ ийм зүйлсийг анхаараарай.
За энэний үр шим нь одоо 4-р сард харагдах юм шиг. За юу. Тэгэхээр зэрэг та бүхэн бас анхаарч үзнэ үсттэй. За энэ дээр одоо хэрэг одоо та зээл авах гэж хөөцөлдөж байгаа бол одоо зээл бүтсэн гэнэтхэн одоо хэрэг одоо цалингийн зээл одоо юунаас юм бэ тийм ээ. Энэ дээр бас нэг тийм харагдаж байна. Тэгэхээр зэрэг одоо дарга цэргээсээ одоо юу гэдгийг зээл хүссэн ч юм уу. Энэ бүтэж одоо гэр бүлийн хэрэгцээнд авах гэж байгаа юм шиг. Тэгвэл одоо энэ бүтэж мөнгөтэй болсон байдал харагдаж байна тийм ээ. Тэгээ өөр газар нүүсэн эсвэл одоо нүүсэн суусан ийм байдал харагдаж байна. За энэ нь магадгүй бүтээд хэрэгжихэд одоо 4-р сар их чухал юм шиг тийм ээ. За ийм мессеж өгж байна. За мөн одоо энэ дээр хайр сэтгэлийн асуудал дээр би одоо энд за энэ хэн харагдаж байгаа юм шиг харагдаж байна. Дахин энд одоо өөрс тийм ээ. Энэ бол одоо амархан journey биш ээ. Энэ бол одоо тийм ер нь хослон амьдрна гэдэг чинь хин хиний төвчээрийг одоо үтсэн юм шүү. Энэ дээр одоо бас миний хэлсэнчлэн амьдрал дээр ч гэсэн өөрийнхөө одоо юу гэдгийг төсвөртэй төвчээртэй байгаарэ тийм ээ. тэгжиж үрдэн үзэн шүүч гэдэг юм уу. За ийм мессеж өгч байна. Манай синглчүүд бол одоо энэ дээр одоо анхаарах юм юу вэ гэхээр зэрэг одоо байж байгаа одоо найзалж байгаа өргөж байгаа залуу юм уу одоо бүсгүйгээ одоо өөрчлөх гэж их ядарч одоо тэрний төлөө их одоо сэтгэл гаргаж одоо нөгөөтгөө өөрчлөх гэж ингэж байгаа бол одоо энэ дээр хэлсэн байна л да. Хүнийг өөрчилж болж чадахгүй. Харин өөрөө өөрчлөгдөх, харах өнцгөө өөрчлөх нь их чухал юм аа. Энэ дээр одоо бас давхар хэлсэн нэг юм нь одоо юу юм бэ гэхээр зэрэг энэ дээр одоо бас walking away. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо жоохон асуудал гараад ирэнгүүт зүхтаад байгаа юм шиг ийм харагдаж байна. Тэгэхээр зэрэг нүүр тулаарай, зөрөгтэй байгаарай тийм ээ. Асуудлыг шийдвэрлээрэй гэсэн ийм мессеж байна. Тэгээ одоо энэ дээр хэрв одоо маргалдаад хоёр тустай бол give some эсвэл одоо нөгөө хүнээ мэдэж амжаагүй одоо яах вэ хөө гэж байгаа бол одоо give some time to grow тийм ээ. These things одоо ер нь ингээд relationship юм уу одоо хайр юм уу ийм юмд одоо ургах цаг хугацаа өгөөрэй тийм ээ. Тэгэхгүйгээр одоо ингэж одоо араас нь ингэж яаруулах тийм ээ. Ийм юм байна шүү. Энэ дээр одоо анхаарнаа гэсэн юм байж байна. Хэрв одоо энэ төвчээштэй одоо ийм байж чадах юм бол энэ хүн бол одоо за энэ хань болж болно одоо учирсан байгаа юм уу тийм ээ. За мөн одоо энэ дээр өшөө одоо анхааруулж хэлсэн юм нь юу вэ гэхээр зэрэг энд одоо их нэртэй юм уу нөхөртэй юм уу хүнтэй одоо ийм очир ургуулсан явдал судалтай бол энийг одоо болоо free yourself гэсэн байж байгаа. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо энэ магадгүй энэ харьцааг дуусгаснаар одоо танд шинэ боломж гарч ирэх тийм ээ. Энэ дээр одоо юу ч юм дэ залуучуудаа айлын ихнэр нөхөртэй одоо энэ гин гэдэг бол одоо бас карма шүү. Дараа нь карма ирнэ гэдгийг анхаарна үсттэй. За ингээд та бүхэндээ 2-р сард нь амжилт аз жаргал хүсье. Ингээд та бүхэн хувийн уншлага сонирхож байвал миний Facebook пэйж болох Монгол Стар дайраар орж одоо мэдээлэл аваарай. За ингээд та бүхэндээ баярлалаа. Баяртай.